Телевиз штабынхаа энэ үеийн амгалан айлтгая. Өнөөдрийн манай дуустдаггүй яриа нэвтрүүлгийн ээж дугаар хийж байна. За тэгээд нэвтрүүлэлтэд орцож байгаа зорчтой танилцуулъя. За нэг гишүүн Айлгой Баялан байнгын орон код, Улсын хурлын гишүүн Хойзон байнгын орон Бат Эрдэнэ, Улсын хурлын гишүүн Төсвийн байнгын орон Давас Сүрэн, Улсын хурлын гишүүн Сангийн сайд Баярцогт, Улсын хурлын гишүүн Эрчим хүч соёлын сайд Зоригт, за тэгээ манай клубын гишүүн Чулуунбат бидний виз орцож байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв бол оюун толгой хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн сэдэв байж байгаа. Энэ өнөөдөр Монголын нийгмийн анхаарлыг татсан хүмүүсийг бас янз янзын байр суурьлаа бодлоо илэрхийлж хүргэсэн ийм сэдэв байж байгаа. Тэгээд энэ сэдвээр хэвдүүлээ ярилцъя гэж бодож байна. За тэгээд энэ сэдвээр ярих тул мэдээж хэрэг уг сэдэв минь хөргөн сэдэв учраас бидний эфирийн цаг тодорхой хэмжээгээр хязгаарлалтай учраас Улсын хурлын одоо хуулиас гаргасан 57 дугаар тогтоолыг тойрч ярих гэж үзэж байгаа. Монгол улсын ашиг нутгийн хуулиар бол хөрөнгө оруулалтын гэрээг бол улсын их хурл хэлж батлах хуулийн залттай байдаг. Тэгээд өнгөрсөн одоо 2009 оны намар бол улсын их хурл бол энэ эрхээ одоо засгийн газарт шилжүүлсэн тогтоол гаргасан байж байгаа. Тэр тогтоолын дагуу өнөөдөр одоо энэ нийгэмд яригдж байгаа энэ оюутлын гэрээ байгуулагдсан гэдэг үйл явдал болсон байгаа. Тэгээд энэнийхээ талаар яриж бодож байна. Тэгээд олон нийтэд одоо бас 57 тогтоолыг ойлгомжтой болгохын тулд би энэ тогтоолыг уншаад өгчөө. Монгол улсын их хурлын тогтоол 2009 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 57 оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай ашиг нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1-ийн 7 дахь заалт 29 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол улсын их хурлаас тогтоох нь 1. Оюу толгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34%-аар тогтоосгоо. 2. Оюу толгойн ордыг ашигтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн улсын их хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40-р тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг засгийн газар эс баяр зөвшөөр сугаа. 3. Эрх зүй орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчдад тохиролцсон шийдвэрлэхийг засгийн газар баярт үүрэг болгох сугаа. 4. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг улсын их хурлын эдийн засгийн байнгын ороод цэ баяр сайхан дадлах сугаа Монгол улсын их хурлын дарга дэмжлэгсэн байна. За яг тэгээд яриагаа эхлэе. Тэгээд засгийн газар эхлээ сонсъё. Гэрээ байгуулсан одоо 3 сайтын 2 нэг төлөвлөсөн байгаа. Тэгээд Сангийн сайд Баярцагтай нэг урж байна. За ингээд гишүүд маань ийм клуб байгуулад улс орн тулгымцсан асуудлуудыг олон талаас нь сонирхож итгээдүүдийг оролцуулаад хийж байгаад бол талархаж байна. Тэгээ энэ бол олон удаа хийгдсэн байна. Бид бол бас мэддгүү сүүлийн 2 жил одоо үтсэн. Тэгээ өнөөдөр бол бас улс орон даяар олон хүний анхаарал татагдаад байгаа, хандаглаад байгаа энэ зүйлүүдийн талаар ярилцах гэж. За нэгдүгээрт нь улсын их хурлын тогтоолын дагуу засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. За энэ хөрөнгө оруулалтын гэрээ бол 2009 оны 10 сарын 6-нд зурагдсан. За энэ зурагтагтаа бол сая Батбаяр гишүүний уншсан улсын их хурлын 57 дугаар тогтоолыг бол бүрэн дүүрэн хангасан учраас гар үсэг зурагдсан. За энэ хугацаанд бол хоёр талаасаа нэг 10 төрлийн үүргийг бол биелүүлэх ёстой байсан. За ингээд оюутлогоо хязгаарлалтын хариуцлагатай компаниас бол 2010 оны 3 сарын 29-ны байдлаар 28-ны байдлаар бол бид нар бүрэн дүүрэн биелүүллээ гэдгийг 29-нд бол засгийн газарт мэдгдсэн баг. Засгийн газрын хурлаар бас авч хэлцээ. 3 сарын 31-ний өдөр энэ гэрээ бол бас хүчин төгөлдөр боллоо гэж зарласан. Ингээд гэрээ бол 2010 оны 3 сарын 31-ээс эхлээд хүчин төгөлдөр болсон. За Батбаяр гишүүний асууж байгаа асуулт нь бол энэ 57 дугаар тогтоолын биелэлд хэр зэрэг хангагдсан бэ гэж асууж ах шиг байна. За сая 4 заалтыг бол уншсан. Энэ 4 заалтын 3 нь бол шууд засгийн газарт ирэх болгосонтой хамааралтай заалт байгаа. 4 дахь заалт бол энэ процессыг бол цааш нь үргэлж хянжаах үйл явцыг бол эдийн засгийн байнгын оронд хариуцсан байна. За гэрээний заалтын дагуу бол 34%-ийг бол Монгол улсын засгийн газар төлөөлж Эрдэнэс MGL компанид бол шилжүүлсэн. За энэтэй холбогдуулаад
хувийн нийлүүлэгчдийн гэрээг бол байгуулж энийг баталгаажуулсан байгаа. За дараа нь 2 дугаар залтанд бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ийм хуулиудад хөрөнгө оруулалтын гэрээг бол бүрэн дүрэн нийцүүлэх ёстой гэсэн ийм асуудлыг тавьсан. За энэний дагуу бол засгийн газар хилцээд бүх одоо гэрээний зүйл залтыг бол хуулинд нийцүүлсэн. За тэр үед хуулинд нийцэх болцоогүй 3 асуудлыг бол оруулж ирж улсын хурлд танилцуулаад ерөн зөвхөн оюу толгойд ч биш цаашдаа стратегийн том орд газруудыг ашиглалтанд оруулахад зайлшгүй шаардлагатай гэсэн 3 төрлийн хуулинд бол өөрчлөлт оруулсан байгаа. За энийг бол улсын хурлаас олонхын сандаар бол баталж хэрэгжүүлснээр бүх гэрээ маань бол хуулинд нийцсэн. За энэний дараа бол засгийн газраас бол 2 тогтоолд бас өөрчлөлт оруулсан байгаа. Ингээд эрх зүйн хувьд бол гэрээ маань Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, улсын хурлын тогтоол, засгийн газрын одоо тогтоолуудад бол бүрэн нийцсэн ийм болсон гэдгийг хэлмээр байна. За 3 дугаар зүйл нь бол эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар засгийн газрын одоо эзэмшлийн хувь хэмжээг 50% хүргэх тухай асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудал маань бол 2 үндсэн хэсэгт. Нэгдүгээр нь эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар энэ асуудлаа яригдчих. Нөгөөх нь болохоор гэрээ учраас гэрээний оролцогч талдаа бол тохиролцож энэ асуудлаа шийдэ гэсэн ийм зүйл байгаа. За 3 дахь нэг үндсэн хэсэг нь бол хөрөнгө оруулалтын гэрээгээ анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа гэсэн ийм 3 үндсэн шалгууртай. За нэгдүгээрт нь бол одоогийн эрх зүйн орчинд бол энэ бүрэн дүрэн нийцэж байгаа. Одоогийн эрх зүйн орчноор бол хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байх юм бол энэ 34% энэ баталгаажсан эрх зүйн орчин зөрчил байхгүй гэсэн үг. За хоёр дахь нь бол анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэдэг тодорхой хэмжээний хугацаа зааж байгаа. Ер нь бол техник эдийн засгийн үндэслэлээр бол анхны хөрөнгө оруулалтыг 2009 оноос тоолох юм бол 8.7 жил байна. Энэний дараа бол 4.7 юм шүү. Тэр бол үйлдвэрлэгчнээс хойш байхгүй 13 оноос үйлдвэрлэгчнээс хойш бол бид гэрээ хийсэн жилээс эхэлж үзэж 2009 оны 10 сарын 6-нд барьсан байгуулсан гэрээ үйлдвэрлэл бол 13 оноос эхэлнэ. Тэгэхээр энэ хугацаанд буюу 7.7 жилийн дараа бол гэрээ маань бол хүчин төгөлдөр болох ийм. Гэтэ үн 4.400 байх тий. Тийм үн 4300 4300-аар ер нь бол эдийн засгийн үндэслэлийг бол хийсэн юм зүйл. За ингээд хөрөнгө оруулалтын гэрээний 1/6-ад бол гэрээг сунгах үед буюу 30 жилийн дараа бол 16%-ийг нэмээд Монголын тал бол 50%-тай болно гэдгийг бол хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан учраас энэ гэрээний 3 дугаар залт бол бүрэн биелсэн. За үүнтэй холбогдуулж одоо хэлэхэд бол энэ асуудлуудын талаар сая хэлсэн шүү дээ. Ингээ хөрөнгө оруулалтын хугацаа бол одоо гэрээ боловсон өдрөөс 8.7 жил, ашиглалтанд орсоос 4.7 жил жиллээ. Манай 57 дугаар тогтоолдоор бол хөрөнгө оруулалтын тогсны дараагаар төрийн эзэмшлийн хэмжээг 50-аас доошгүй үргийг засаг болсон байна. Гэтэл та нар тэр 4.7 жил гэж байх ёстой юмыг 30 жил гэвчсэн байгаа хгүй. Тэг чи яад нийцэж байгаа. Энэ бол нөгөө талтайгаа тохиролж гисэн байхгүй. Тэгэхээр чи энэ гэрээг бол хоёр тал хийж байгаа ш. Тэгээ хоёр тал хийж энэ тухайн үед ярьж байхад бол энэ гэрээ бол 70 жилийн гэрээ. 30 жилээр 20 жилээр ингэ сунна. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа бид нар 50% болох юм бол дараагийн 40 жилд нь бол Монгол Улсын засгийн газар 50% ногдож засгийн газарт үүрэг өгтөө тодорхой нөхцөлтөөр ирэх болгосон. Гэрээ байгуулж болно. Гэрээ болтоо ийм юм нөхцөлтөө гэж. Тэр нөхцлөөгөө энэ 57 дугаар тогтоолоор заагаад өгсөн байгаа байхгүй. Энэ 57 дугаар тогтоолыг бол зөрчсөн нэгч заалт бол байхгүй. Хөрөнгө оруулалтад нөхсний дараа 4.7 30-гээ бичгээ чинь 30 жил за 4.5 жил тийм үү? 5 жил 30 жил хоёр өөр. Наа чинь 5 настай хүүхэд 30 настай хүн хоёртай чацууг шилж явах адилхан сүсгэж шүү дээ. Үгүй тэр та бол одоо парламентд бол нэлээд олон сурсан. Анхнаас нь баталсан хуулийн логикоор л ярих хэрэгтэй байна. Хуулийн дээр харин биелж шүү дээ. 3 үндсэл тавьсан. Нэгдүгээрт нь эрх зүйн орчныг бүрдүүл гэсэн. Хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтынхаа хугацааг нөхсний дараа гэсэн. Гуравдугаарт нь хөрөнгө оруулагч талтайгаа тохиролж гэсэн. Тэгэхээр бид нар энэ 3 үндслийг гурлан биелүүлсэн гэж хэлж байна. Хөрөнгө оруулалтын дараа хугацаанд дотор бол цаана хэдэн жил вэ? 65 жил байгаа байхгүй. 65 жилийн бид нар бол 25 жилийнхэн дараа энэ асуудлыг шийдэе гэж байна. Тэгээд 40 жилийн ашиг нь бол Монголын талд ирэх юм аа.